5 жилийн үндсэн төлөвлөгөөгөөч баталсан. За сайн байна. Сайн байна уу? Манай гэр энд байлгүй би сая хоёрыг ороод ирлээ. Өчигдөр би бас нэг мэдээлэл хийсэн та харсан болов. Би UBCAB компани захирал байгаа. Сайн байна. Манай дээрсэн албан бичгэн дээр өөрөө чинь ерөөсө гарын үсгтэй UBCAB-ийн Отгон баяр гэсэн захиралтай бичиг ирээгүй штэ. Өөр нэртэй захиралтай. Таны одоо баталсан тэр 77 тэрбумаар хотын одоо хотоос 77 тэрбум төгрөг гарахгүй. Гарын тийм мэдээлэл ихээр та зөрүүлээд иргэдийгээр одоо нормаг солиотой галзуугаар нь дуудаад би чамд хэлж шít. UBCAB-ыг та орох юм байлаа. Төгрөгөөр одоо такси авч яах чинь. Би авах ч юм уу? Гэхдээ Улаанбаатар хотод байх ч юм. Хувийн компаниуд танахаас UBCAB-аас бусад энэ 5 компаниуд өөрсдөө саналаа өгөөд бидэрт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр бид нар өөрсдөө одоо Улаанбаатар хот өөрсдөө оролцоотой таксины асуудлаа шийдвэрлэгээд ингэ яваад байдаг. Чи төр байж чи би ихлэ яриад чадах уу? Улаанбаатар чи төр байж такситэй 5 компаниг ирж шүү. Чи төр байж. Улаанбаатар хотод та 3 жил хотын дараа 100 мянган жолоочтой бид нар зохион байгуулалтаар компани яага яриулахгүй чи яагаад гүжигдээд байгаа юм чи? Та торол хаягаар манай над руу бүгд дайраад. Чи зүгээр байж. Би сам нэг мэлээ. Техник эдийн засгийн үндслээр 77 тэрбумаар 1200 хайбрид орчин үеийн такси авах боломжтой байна. Энэ тендерт хувийн компаниуд энэ 1200 такси бид нийлүүлж чаднаа. Өөрсдөө үйл ажиллагааг нь авч явж чаднаа гэсэн хувийн секторт 20 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлээ. Буцаагаад 7 жилийн дараа 20 тэрбум маань хотод төлөөрэй гэсэн ийм л юм байна. Энийг би буруу байна гэж шүү дээ. Буруу бодлого байна. Чи хотыг төлөөлөх юм уу? Та иргэдэгээ төлөөлж иргэдийнхээ үгийг би харин тэгээд галзуу солиотой гэдэг юм. Чи би нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өөрөө бодлогоо дэвшүүлж танилцуулаад гарч ирээд бодлогоо хэрэгжүүлж байна. Та тэгээд тийм юм байхгүй төсөв тавиад чи ганцаараа чи тэр чи ямар сони хувийн компаниудад энэ мөнгөийг бичсэн байна шүү дээ. Худлаа ирж иргээ бичсэн байна шүү дээ. Бидэд ажил хийж чинь чи зүгээр ингээд зориуд Австрийн захиалгаар ингэж явдаг байхгүй. Австрийн захиалга гэж. Гэхдээ чи бид нар өөрсдөө такси хийх гэдэг юм уу? Гэхдээ яах ч юм. Хотыг дэмжлэг үзүүлэх гэж. Аж ахуй нэгжүүдэд өгье гэж шүү дээ. Та нар оролцох юм байна, нэгдээд оролцох юм байна. Энэ чинь хүн болгон хуваарь лизингтэй явж байхад 20 тэрбум төгрөг та хөөгүүгээр 1000 таксиг зохион байгуулалтаар 4500 жолоочтой такси чи зөвхөн өөрийнхөө эрхийг ашигыг болгоно яаж байгаа. Бусад аж ахуй нэгжүүдэд бид нар дэмжлэг үзүүлэхээр 4500 жолоочтой такси бааз гэж байх байдаг юм. Гэхдээ чи юу яриад байгаа юм бэ? Чи 4500 хамгийн том нь 250 такси баацтай байдаг шүү дээ. Чи бойлхоо. Бид нар энэ таксины аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх гэж байна шүү дээ. Хүмүүс энэ төр гэдэг. Чи дандаа юм улс төр хийж явдаг. Дандаа гэж би хийж ингэж. Чи хурал дээр хууль хэлцэж яхад дандаа UBCAB-ийн захирал юм уу? Тийм. 5 сая UBCAB-ийн захирал биш болцсон гэд надад бичгийн өөр хамтын ажиллагааны захирал нь байна. Үгүй чи танаа гүйцэтгэх захирал нь өөр хүн гарын үсгтээ ирсэн. Отгон баяр гэж байгаа. Танаагаа санд ирсэн гэдэг шүү дээ. Ямар сан та тэр би чамд одоо юуг нь явуулчих. Надад тэр сандаг сүрэн дараа явуулсан. Тэгээд хоршоогоо тэр чин жолоочноос бүрдсэн туслаа би даасан хоршоо шүү дээ. Үгүй чи UBCAB-аас манад энэ одоо хууль ярихад би эсэргүүцсэн улс төр хийсэн. Яагаад гэж 5 сая төгрөг явж байгаа үнийг 5 сая торгоно гэж хууль оруулж байгаа үстэй. Хизээ тийм юм болсон юм. Үгүй 3 жилийн өмнө та гэр ороолыг дахин төлөвлөх гэдэг хууль би хотын дарга болоод биш те. Өнөөдөр 2 жил 1 сар болж байна. Би танд уцаар ярьсан. Та Японд явж гин гэсэн. Сайн зурагтай гэсэн. Сайн зургаас би асуусан. Би энэ дандаа өөрийнхөө эрх ашгийг бодож явдаг. Чи өвгөн залуу шүү. Чи дандаа өөрийнхөө эрх ашгийг боддог. Би хотын нийт иргэдийн эрх ашгийг бодож байна. 20 тэрбум төгрөг 6 жилийн хүүтэй өгнө. Гэхдээ би аж ахуй нэгжүүдэд өгье гэж байна. Очрог мартал эргээд сайн ярьж очоод. Уулзаад явчихад бид нар өгнө шүү дээ. За эргээд 50 уулзаад таваар очрол. Чи их хувийн ашиг сонирхолтой хогийн залуу шүү. Одоо энэ сая би хэллээ шүү дээ. Аж ахуй нэгжүүдэд бид нар таксины үйлчлэгийг шинэ стандарт руу нэвтрүүлчихээ. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 7 жилийн хугацаатай зээл өгье л гэдэг л юм ярьж байгаа. Төр хот ямар ч таксины бааз байгуулах ойлголт байхгүй. Тэнгүүд нөхөр болохоор ингэж байгаа байхгүй. UBCAB-ыг орлогыг хаах гэдэг гоё такси орж ирвэл одоо UBCAB орлогогүй болох гэдэг ийм хөгийн ийм ухар мөчөд ийм бодолтой явж байгаа байхгүй. Энэ ерөөсөө ямар ч хот таксины үйлчлэгээ хийхгүй, хот 77 тэрбум гаргахгүй, 20 тэрбум. Одоо тэрний гадаад тайлбарлаа. Хот 77 тэрбум гарахгүй. Одоо UBCAB гэсэн өөрсдөө оролцоход тэр хоршоод нь өөрөө бичих өгсөн. UBCAB захирал явуулцгаа. Тэг бүгдэнд нь дэмжлэг үзүүлнэ гэдгийг ойлгохгүй хот өрсөлдөхөд нэг жинэр буруу. Энэ нөхөр UBCAB ерөөсөө ямар ч холбоогүй болцсон. Тэгэнгүүтээ ингээд өөрөө нэг ийм сошиал дээр ийм од болох гээд байд юм уу? Эсвэл
Өөрийнхөө хувийн ашиг захирал үүсгэн байгуулагч нэгээд. үүсгэн байгуулад хувьцаагаа зараад гарцсан гэж одоо манад хүмүүс аль биесээр мэдээсэн шүү дээ. Өөртөө энэ Одоо уудахгүй уулзаад ингээд тэр усуудын суулгаж агаад. Яг энэ дарга энийг ийм хідэн нөхцүүд байна. Энэ Энэ бас нэг их хурл мурл нэр дэвших гэж ийм олонний танил болох гэж ингээд юмыг өмүүлж явдаг нэг ийм хідэн хүмүүс байна. За би энийг ингээд юун дээр тэ хаа тэр албан бичгүүдийн олон нийтэд гаргаад тавьчихё. Ирүүлсэн компаниудын бичгийг. тий. New Year Bash 2026 төлөвлөж байна. Энэ жилийн хамгийн супер шинэ жилийн үдэшлэг. Rapper DJ Don Turito, reggae artist Rata Bass, үзэгсэн дуучин оюу, авиасны хөтлөгч MC Bobby нар үдэшлэгийг шимж олон сюрприз дэлгэнэ. 2025-ны 12 дугаар сарын 26-нд Чикагод, 27-нд Сан Францискод, 28-нд Washington DC, 12 дугаар сарын 30-нд Денверт тус болно. Mystery artist хэн байхыг таагараа. Удахгүй уулзцгаая. New Year Bash 2026